За сайн байна уу? Өнөөдрийн та танилцуулж байгаа зүйл болохоор Selection the Cursor гэдэг зүйл байгаа. Тэр нэг яадаг вэ гэхээр одоо хүссэн обжектоо одоо 3D cursor байлж байгаа газар шууд snap хийх байдлаар авчдаг гэсэн үг. Blender өөр төр нь бол яг энэ тул байдаг л да. Гэхдээ яг өөрийнх нь тул энэ нэг дутагдaltaй юм яг юу гэхээр одоо XYZ гэдэг ямар нэгэн тийм axis-ийн сонголт байхгүй шууд л яг байгаа orientation-ын дагуу 3D cursor шууд snap хийждэг. Харин энэ зүйлийн давуу тал юу гэхээр одоо сонгосон обжектоо энэ 3D cursor дээр яг авчихтаа axis-аас сонгох боломжтойгоор арай давуу талтай гэсэн үг. Одоо жишээ нь төлөө заавал яг шууд энэ дээр яг 100% snap хийхгүйгээр зөвхөн энэ улаан буюу энэ x axis-ийн дагуу авчих үзье. Контрол shift дээр дарчаад яг model hotkey-ийн болохоор shift x шүү. Дарчаагууд зөвхөн энэ улаан тэнглэгийн дагуу лайн нэгэд бусад тэнглэгээ бол ингээд яг игнор ташаа гэсэн үг. Магадгүй эсвэл зөвхөн shift y буюу энэ догоо тэнглэгийн дагуу бас яг лайн хийлээ гэхэд яг дөрөв энэ байсан байрлалаасаа догоо тэнглэгээр одоо энэ 3D cursor-тойгоо яг харалтаа очиж байгаа гэсэн үг. Энэс гац object гэхгүй өөр олон object зэрэг сонгосон байсан ч гэсэн ер нь бол яг function-ээр яг адилхан. Control shift дээр дарлаа. Shift x дарлаа. Бүгдээрээ x тэнглэгээр ингээд яг дараалал зогсож байгааз. Магадгүй y тэнглэгээр гэж байна та. Окей. Иймэрхүү байдлаар ер нь бол их боломжтой. Зөвхөн object-уудыг хийхгүйгээр яг сонгосон бүх компонентуудаа бас 3D cursor дээр access filter-ийн тусламжтай авчих боломжтой. Одоо жишээ нь яг зөвхөн Z тэнглэгийн дагуу одоо сонгосон vertex-ийг энэ cursor-ын дагуу авчиг гэвэл Ctrl Shift дээр дараад Shift C-гээ дарчаагууд ер нь болж та. Тэс энэ face-ийг бас авчих гэж. Байдлаар ч байгаа. Бас зөвлөж болно. За энэ зүйлээ манаас яг Blender-ийн өөрийнх нь яг Selection the Cursor төлөөс бас яг ялруулж чадж байгаа нэлийн том хүчин зүйл нь юу вэ гэхээр хүссэн обжектоо одоо авиачхыг хүссэн одоо яг гадраг байхын дагуу одоо яг тэр orientation-оор нь 3D cursor ингээд байрласан surface-ийн бас orientation-ы дагуу одоо байршуулах боломжтой гэсэн үг. Тэр үйлдэл хийхэд тулд одоо тухайн одоо яг энэ обжектыг авиачхыг хүсэл гэхэд тэр обжектынхоо одоо яг харалдаа очих тэр талынхаа vertex ч юм уу edge ч юм уу face гэдэг алийг сонгосон болно. Тэрийг сонгож агаад одоо default одоо наадны hotkey буюу Ctrl Alt C-г дарснаар одоо энэ доор ингээд capture гэдэг байдлаар энэ компонентоо нэгэсэндээ store хийчихэж байгаа гэсэн үг. Дараачийн удаа одоо 3D cursor одоо яг авчиг хүссэн газраа orientation-ын дагуу байрлуулж агаад Ctrl Shift Enter буюу түлээ дарах юм бол хоосон газар юу ч selection хийхгүй жагаад дарах юм бол ингээд явчихж байгаа. Яг саяны тэр нэг store хийсэн vertex-ийн тусламжтайгаар. За тэгээд object-а хүссэн газараа яг авчихсан үедээ бас яг хэмжээг нь өөрчилдөг ч юм уу, эргүүлдэг ч юм уу. Яг тиймэрхүү байдлаар өөрчлөх боломжтой юм. Model function-ууд нь бол оруулж өгсөн. Одоо энэ дээр одоо харж байгаагаар А-га дарах юм бол тухайн авиацсан object-аа ингээд үнцгийг дараалж болно. Race-а дарах юм бол хэмжээг даруулж. Z-гэр болохоор Z offset буюу одоо яг perpendicular байдлаар одоо наашаа цаашаа жоохон өөрчлөх боломжтой. Дараагийн F flip model буюу зарим тохиолдолд одоо жишээ нь яг хүсээгүй orientation тавьгаа харчих юм бол иймэрхүү байдлаар flip хийх боломжтой. Гэхдээ тэгвэл манд яг эхний байдлаар ингээд яг авчиж байгаа тухайн обжектыг тухайн сонгосон гадрууд тэр шууд гадруугийн доторх буюу гадрах байдлыг шууд нөгөө таниад зөвхөн нөгөө гадрах дээр нэг автомат байдлаар ингээд авчих байдлаар ер нь яг тооцоололтоо хийж өгсөн байгаа. Гэхдээ бас 3D бараандаг ус өргөлжийг алдаа гарч идэг болохоор заримдаа ямар нэгэн байдлаар дотор гарлаа гэдэг. Энэ flip tool-ээр яг буцаагаад засах боломжтой гэсэн үг. За
тэгээд өөрчилсөн модул функшнууд дээр таалагдчихвэл дахиад энэ дээр дарчих юм бол эсвэл маусныг хоосон газар дахиад нэг удаа давчих юм бол confirm хийж байгаа. За бас нэг өөр модул фичерүүд нь бас яг яадаг вэ гэхээр энэ курсороо байлуулж хагаад яг түрүүчийн store хийсэн одоо яг vertex бол угаасаа хадгалагдсан байгаа учраас дахиад хадгалахгүйгээр control shift enter дарчих юм бол тэр явж чинь. Тэгээд дараачийн модул фичер нь болохоор би гэдэг stamp буюу өмнөх байснаа үлдээгээд одоо шинэ байрал дээр дахиад duplicate хийсэн байдлаар нэгсэндээ байршуулах боломжтой гэсэн үг. Одоо ч нийтдээ edit газараас байрлуулж үзье. Иймэрхүү байдлаар бас яг байршуулах боломжтой. Одоо хэдүүлээс яг энэ навч дээр бас орч үзье. Навчтайгаа тоотлийн компонентыг сонгож аваад Ctrl Alt C буюу store хийгээд тэр компонентоо бас яг сонгохдоо нэг анхаарах юм нь юу гэхээр одоо энэ бол бүгдийг сонгож байгаа store хийх үед одоо сонгосон нийт компонентийн одоо жишээ нэг гол цэгийг дунджаар тооцоолдог учраас одоо дали ч юм уу тийм одоо яг дундлын тэг шимийг тооцоолох боломжгүй байна уу боломжтой байна уу гэдгийг бас яг та нар өөрсдөө яг тэрийг сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд магадгүй одоо энэ дэр нэг удаа чинь хөл байдлаар бас яг зоохгүй үзэлттэй. Хоосон газар тавилаа. Ctrl Shift Enter. Одоо жоо scale нь өөрчлөлтөж юм та. Тэгээд zero offset хийж авах юм. Доош шахаад confirm хийж. Сая би зөвхөн яг нөгөө нэг B буюу стамба дарааг болохоор эндээс авчдаг шүү тэр чигээр нь зогчиж байгаа. Энд дээр бас дахиад тавихгүй үзье л да. B гэд дарчгууд өмнөх газраа үлдээгээд дахиад шинээр ингэ дубликейт хийж байгаа. Дахиад энэ дээр бас тараад үзье. За иймэрхүү байдлаар ингээд хөвлөд өгсөн газар байршил боломжтой. За төлөв нь ер нь нийт за яг боломжтой үйлдэлүүд нь ер нь л эдгээр байгаа. Тэгээд ерөөс нэрх чивэл яг камерад бол ArtStation-ы линкийг бол доор байрлуулчихна. Тэгээд ямар ч сан дэмжлэгэд тэнцээ бас яг огт байдаггүй ч юм уу хайгаад байгаад ерөөсөө олддгүй бас яг түүлийн ямар нэг ID ивэл бас яг имэйлээр бас явуулж лээ шүү.